Welcome in, welcome in. Хот гэж яг жоохон ямар байх вэ? Хот гэдэг маань ингэдэг л дээ. Оксфордын тойл бичгийн дээр байгаа тийм. Тэрэн дээр яах гэхээр хот анх яаж үүссэн юм бэ? Энэ нийлний мөрний иргэн дээр хамгийн анх нүүдэлчин буюу одоо анчин хүмүүс ирээд цуглараад тэнд хот үүсснээс нийл мөрөн дээр үүссэн биш одоо Египт гэдэг юм дээр. Тэндээс ахуулаад хотчлтын процесс явагдсан. Долгиах та бол одоо Улаанбаатар хотын уугал мандаган жинхэнэ одоо ямар шороо ямар чулуу хаанаас яаж яваад хааш нь зөөж хотын соёл бий болсон бол хүрнэ өгүүлнэ. За тэгээд хүн төрөлхтний одоо хөгжлийн зам хууль ёсоор бол ерөнхийдөө хүн гэдэг чинь энэ тэнд бөөгнөрж ерөнхийдөө тийм нэгдэх барих хоорондоо одоо хамтран амьдрах, хамтран аж төрөх энэ бүх ёс Монголыг тойроогүй бас ирсэн ийм түүх байдаг. Улаанбаатар хотын дүүргүүд бий болохоос өмнө бол Монгол улсын өнцөг булан бүрт байдаг одоо энэ Монгол улсыг бүрдүүлж байгаа томоохон нөлөөтэй аймагуудын хүмүүс анх эхэлж суурьсж лам болж ирээд. Ингээд бол Улаанбаатар хот бий болж байгаа юм л да үүсэж байгаа. 1911 оны 12 дугаар сарын 29 буюу одоо Богдхаант Монгол улсыг тунхаглаад үндсэндээ энэ бол 600 гаруй жилийн дараа дэлхийн газрын зураг дээр Монгол улс гэдэг цоо шин улс бий болж байгаа. За энэ үед бол яасан юм бэ гэхээр ерөөсөө Ар Монгол, Өвөр Монголын 49 хошуу, за тэгээ Бурятуу, Тува бүгд тэр өдрийн 12 сарын 29-ний морин цагт буюу 11 цаг 40 минутад бүгдээрээ нийслэл хүрээний зүг хандаад 3 удаа сүдэж 9 удаа мөргсөн байдаг байхгүй. Энэ бол юу харуулж байна вэ гэхээр бид нар бол шашин, соёл, удирдлагын төв гэдгийг одоо баталж байгаа тэрийг одоо дагна гэсэн энэ хэлбэр байхгүй. Энэ утгыг бол өнөөдөр ч гэсэн алдаг байгаа. Тэнд бол Улаанбаатар хотын анхны гэсэн анхны газар нутгийн нэгжтэй бий болж байгаа, хотын дарагтай болж байгаа юм, хотын иргэнтэй бий болж байгаа юм. Ингээл нөгөө хотод жинхэнэ нөгөө шинэ нийгэм, шинэ хот. Ингэж бол бид нэр тийм жинхэнэ суурин тийм иргэншлийнхаа юм замд бол орж байгаа. За өнөөдрийн ярилцлагыг ер нь яг хот гэж өөрөө яг юу юм бэ гэдэг ойлголтоос эхлэе те. Тэгээ маш товчоод хот гэж ер нь яг юу юм бэ? Хот гэдэг бол юм байшин барилга юу гэдгийг эрх мэдлийн төвлөрөл хотыг зөвхөн одоо төр засаг тий хотын удирдлага ер нь бид нар дээд хүмүүс бол шийдвэр гаргаж тэрнийх нь гаргасан дүрмээр хөдөө хүмүүс дагаж мөдөрж амьдрна гэж ойлгодог. Тийм. Ер нь ойлголт. Суурин газрыг бол хот гинэ гэж байна тий. Үгүй ээ. Манайхны буруу ойлголт нь энэ байхгүй юу? Минийхаар бол хот гэдэг чинь амьд организм байхгүй юм анатомтой. Тэ өөрийн одоо хөлний үзүүрийн жижиг уруу ажиллагаа хийгдэхийн тулд бусад бүх эд эрс суурс шөрмөстэй мэдрэл юу гэдэг энэ анатом зэрэг ажиллаж явах хэвээр юм нарийн бүтцтэй зүйл. Гол нь энэ амьд орчих хэвээр. Амьд орчих хэвээр. За та юу гэж бодож байна? Одоо материалог соёлын хүн төрлөختөн бий болгож чаддаг хамгийн том түүхэн дурсгалт зүйл. Энэ бол хот. Өнөөгийн 21-р зууны хот ямар байх хэвтэй те зүгээр л энэ тэндээс хуулсан маягаар эсвэл нэг гадны нөгөө даяаршлын одоо нөлөөгөөр дан брендинг одоо юу гэдгийг дэлгүүр ч юм уу те эсвэл кофе шоп нэгдснээр бид нэр хотчоод байгаа юм уу эсвэл энд хот ч өөрийн гэсэн тэр identity буюу одоо мөн чанар те өөрийн гэсэн одоо онцлог үндэсний онцлогийг бид нэр яаж бий болох юм. Эндээс бид нэр одоо яг жинхэнэ Монгол хот гэдэг юм хаанаас бий болох юм гэдгийг ярих багталтай. Энэ гэр хурал аяндаа алга бол бүгдээрээ сайхан одоо орон сууцнд амьдрах юм байна л 9 давхар 12 давхар. Тэр нөгөө мөн чанар байхгүй төлөвлөжсэн. Гэрээрээ биднээс хотоо байгуулах хэрэгтэй байсан юм шиг байна л да. Тэгэхээр гэр төвтэй хот төлөвлөлт гэдэг юмыг ерөөсө бодож байгаагүй. Энэ гэр төвтэй хот байгуулалтын үндсэн дээр бид нар хот төлөвлөлтөө шийдсэн болвол те магадгүй гэр хороол хамгийн сайхан дэвтцтэй. Хамгийн сайхан хороол болгоод гэр хороолтой хамгийн жаргалтай амьдарч болох байсан. Жишээл одоо Лондоны таксофоны хүүтг байгаа штэ.
Одоо таксофон хэрэгэлдэг улс орн гэж хаалт байлаад гар утсан хүмүүс технологийн дэвшил ийм зэрэгтэй яг Лондоныг өөрийнх нь таних тэмдэг тий бүр нийгмийнх нь үнэт зүйл болсон байхгүй. Тэрнээс тэр гудамжинд байдаг тэр таксофоны пүүтгийг хөдлөх юм бол бараг тэр нийгмийн гарч иж жагсаал хэмжээний үнд зүйл болтлоо нэгдэж чадсан уугуул соёлн дээрээ түршгэлсэн өөрийн онцлогоо хадгалаад тэрнээсээ хөгжөөд явсан ч үгүй. Тэр улаан автобус ч гэх юм уу, тэр улаан утасны манад болохоор нэг асуудал эргээд маркетингийн бас чухал нэг юу болох юм шүү. Тэгээ гадаадад нөгөө жуулчдыг татах бас нэг онцлог. Манад минийх гэдэг юм ерөөсөө анзаарч үздэггүй. Хүний имэл гоё харагдаад байдаг шүү дээ. Нэг тийм замтай ч үгүй юм одоо юу ч гэдэг. Хамтын оршихуйг тэр оршихуй дотор байгаа бүх этгээдүүд хамтдаа бий болгодог. Бүтээдэг байхгүй юу? Оролцож хамгийн том түүхэн дурсгал бол тэ хөшөөвөл хот өөрөө. Тий. Тэр чинь үе хүмүүсийн хувь заяа, зовлон жаргал, ажил хөдөлмөр тийм ээ бүх юм тэр нь чингцэн. Би одоо гайхдаг байхгүй юу? Хэн яагаад тэр муурын байшинг татан болгохыг зөвшөөрсөн бэ? Тэнт чинь манай түүх бичигдсэн байдаг байхгүй юу? Гадаад яамны байр байсан. Болгарын элчин сайдын яам байсан. Тэгсэн чинь Анастасия Ивановна Филатова, Цэдэнбол Филатова хөөцөлцөөр агаад гадаад яамнаас булааж авсан тийм ээ. Тэгээ хүүхдийн манай хамгийн анхны урд нь байгаагүй хүүхдийн номыг сан болгосон. Тэр байшингийн чинь харахад бол хоёр давхар ийм бүтэц байгууламж биш байхгүй юу? Энд чинь бидний сүнс тэ бидний очиж уншижсэн номны хавтас бүх юм шат бүх юм чинь л Амброш кафе маань тэгээд одоо юу ч хэлж говь юу болсон шүү дээ тийм ээ. Тэгээд тэгэл зах зээл мандсан чинь Дэлхийн банк тэгшээ орчихсон. Тэгэл дараанд нураас. Тийм ээ. Хамтын амьдрал ялангуяа тэр нь бол хамгийн хүнд ойр мэдэгддэг бол хот сууринд л байдаг. Хүний амьдрах соёл гэдэг бол одоо юм харах, идэх, уух, амьсгалах. Одоо юу гэдгийг хүний бие махбодтой холбоотой тэрнийг тойрсон бүх орчин энэ бүхэн юм чинь соёл гэж байна. Хэм хэмжээ нь өөр, эрчин өөр, одоо хандлага нь өөр. Жишээл одоо цаг хугацааны гэх юм уу тэр нь их өөр байдаг шүү дээ. Одоо бид нар бол нэлээд иргэншээд яатсан тийм хүмүүс болохоор цаг хугацаач одоо үдээс хойш 2-40 үед уулзъя гэж ярьдаг те. Мэдээж хөдөө явахдаа бид нар үдээс юм үдээс хойш уулзъя. Хэдэн цагийн бөөмд шүү дээ. Уулзъя хизээ үдээс хойш ойлгоод байгаа байхгүй үдээс шиг уулзъя. Одоо бид нар бол цаг нарийн юу тохироо сурж байна шүү дээ. Гэхдээ бүр Японууд шиг биш л те. Одоо нэг сонь жишээ дуртахад одоо 90-ад оны дундуур нэг нөхөр Японы нэг оюутан бас нэг миний уран бүтээлээр бас нэг диплом ажил хамгаална гэх. Тэгээ ирээд хавар надад мэйл хийсэн маа. Тэр нөхөр намар ирий. Хавар штэ би. Намар би одоо тэр өдөр нь хагас сайн байсан юм шиг. Тэр хагас сайны тэдэнд би одоо санахгүй. 9 сарын тэдний хагас сайны үдээс хойш 3:30 танаа офис дээр очино. Очихлох уу гэсэн ч байхгүй. Энэ ямар тэнэг дөр авах гэж хэлж байхгүй. Хавар штэ тий. Тэгээ мартсан байгаа. Яг тэр өдөр ирсэн байгаа байхгүй. Би тэгээ тэрийг уушаа мартаад хоолтойгоо ойлж идээд тэгж их нарийн өнөөдөр одоо орц гэдэг чинь явж соёлын төвд болсон байдаг байхгүй юу? Өнөөдөр тэнд мэдээлэл солилцдог тийм ээ. Энэ байрнуудад, энэ орцнуудад бий болсон олон үеэрээ дамжаад явсан ийм асар чухал оюуны, ухааны, соёлын, боловсролын ийм үзүүлэлтүүд болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өнөөдөр хүмүүс зөвхөн энэ байр байшин гэж бас ойлгоод байгаа. Байр байшин дотор байгаа одоо аура гэж ядаж орчин тэгээд энэ бүх юм чинь бас нэг хүнийг одоо амьдруулдаг нэг л чухал юмнуудын нэг шүү дээ. Тэгэхээр энэ төр чинь ингээд нэг юм устаал одоо гажуудаал хитрээл ингээл яваад тахлаар бид нэг юм асуудалд ороод. Тэгээ энэ чинь энэ бүх юм чинь өнөөдөр Улаанбаатарчуудын бас нэг үнэт монголчуудын үнэт зүйлсийн нэг болоод байгаа байхгүй. Хот бол 24 цаг 7:24 тий хамтаа амьдрал байхгүй юу? Маш энгийн жишээгээ тэгэхээр бид яг амьд хот гэхлээр тэгж л бодож байна л да. Амьд хот гэдэг бол магадгүй иргэд хоорондоо харилцаатай байх ёстой болов. Тийм ээ.
Тэгээ би ингээд одоо өөр төр ингээд бодоход би жишээлбэл хажуудлынхаа айлын хүнийг танихгүй. Дээд айл 3 айл гэдэг. Гэхдээ ямар айл гэдгийг мэдэхгүй. Хотыг бүрэлдүүлдэг зүйлүүд нь яг юу юм? Иргэн гэдэг үг бол хот гэдэг үгнээс гарч ирсэн юм шүү дээ. Хамт амьдрахтаа бол хамт амьдарж байгаа хүн бүр нөгөө бусдынхаа хувьд бол үүрэг хариуцлагатай гэд мэдээч тэгээд өөрийн бас ирэх гэж байгаа тийм ээ. Айгүй инgi. Зүгээр л одоо таны одоо ирэх тэр одоо эдэлж байгаа энэ жаргал, энэ зүйл чинь бусдын өмнө хүлээсэн тэр үүргээр чи хариуцлагч байгаа үүргээр чи одоо хязгаарлагдж байгаа шүү гэдгийг л ойлгочих асуудал байна. Тийм шүү дээ. Тэгэхээр бол тэр бие биенийгаа таньдгүй, бие биенийгаа дэмжидгүй, энэ хотын захирагч энийг хийх ёстой, тэрнийг ирэх ёстой. Энэ хандлага бол энэ амьд хотыг чинь үгүй болгоод байгаа юм. Одоо энэ долгионы юм уянгад ямар ч хамаахгүй гэдэг л энэ л өнөөдөр одоо хар ойлголтоор нэг ноёрхоод. Өөрөөр хэлбэл хажуутлын айлын уянгаагийнх юу болж ямар ч хамаахгүй надад. Гийл болж ивэл болоо. Энэ нөгөө либертар үзлийн энэ чинь үзэл болгон абсолют гоё юу байна гэж бас байдгүй байхгүй. Энэ чинь туйлын юм гэж эзэж байдгүй. Тэрний хамаг гажуудсан одоо гажуудлуудын л өнөөдөр механикаар аваад ингээл дор бүрнээл энийг хийгээл шүү дээ. Одоо мөнгө л байгаад байвал одоо бүх юм болоо. Газар байвал болоо, машин байвал болоо. Тэрнээс нөгөө нэг гоё соёл гэл эргээл ярихад байна шүү дээ. Тэр юмнууд нь бүгд өнөөдөр ингээд одоо арчигдаад нэг хажуудлынхаа айл ааж танихаа болсон. Энэ бол тэрнийг л хэлээд байгаа. Нэг эгоист одоо амиа хичээсэн юм хитрхи даван болж. Үзэл баримтлал гэдэг юм чинь байхгүй болохоор юм төлөвлөختөө хүмүүсийн хоорондоо хамтдаа амьдрна гэдэг юм мартаад зүгээр л хүмүүс байшинтай олон гэдэг тухай бодоод төлөвлөлт хийсэн байгаа байхгүй. Эцсийн бүлэгтээ хүн очиж зүгээр нэг нүхэнд ордог харахнууд болсноос биш хүн өөр хоорондоо харьцдаг юм харилцааны механизмууд бүгдийг байхгүй болгочихж байгаа. Харилцааны механизм өөр нэг юмар өдөгдөж байгаа хэвээр шүү дээ. Гадаа гарч тоглох хэвээр. Тэгэхээр гадаа гарч тоглохын тулд хажуутлын айлын хүүхдийг мэддэг хэвээр. Хажуутлын айлын хүүхдэд тоглохын тулд ямар нэгэн зөрчил, найзлалт ямар юм байдгийг гой хүмүүсийн хоорондын хөгжил байх хэвээр. Тэгээд тэр чинь өөрийн гэсэн хамтын бүлгийн үнэт зүйл эрхэмлэх юм гарч ирнэ тий. Тэгэхээр бол бид бол засаглалын юу ороод ирж байгаа юм. Иргэдийн оролцоо, иргэний эрх дээгүүр те төр. За яг хөө манай хотын засаг захиргааг бол жижигхэн төр гэд бодчихъя те. Тэрний дээр нь тэр ардын эрх нь байх ёстой байхгүй юу? Одоо бидний оршиж байгаа бол амьд хот гэж хэлэхэд хэцүү шүү дээ. За яагаад? Бие анатомиор үзэх юм бол нэлээд хэсэг нь өвчтсөн организм болчиход байгаа юм л да. За яг ямар ажиллагаа нь зогсчихсон. Зарим хэсэг нь зогссон, зарим хэсэг нь захын судас руугаа одоо тэжээл судсаа хүргэж чаддгүй. Зарим нь одоо паралайз юу гэдэг ажиллагааны чадваргүй болцсон. Тэгээд нэг юм хөгжлийн бэрхшээлтэй хүнд өвчин тусцсан. Чи бол Улаанбаатар хотыг бол үндсэндээ л одоо мэс заслын орон дээр байгаа өвчтөн гэж хэлэх гээд шүү дээ. Тийм. Эсэл заслын орон дээр хараахан гараагүй. Хараахан гараагүй байгаа. Яг л зүрхэн зохилж байгаа учраас бас нөгөө судсаа шахаж байгаа цусаа шахаж байгаа учраас. Тэгэхээр яаж тэгвэл энэ Улаанбаатар хот чиний бодлоор ямар зүйлийг анхааруул одоо идэхийн энэ өвчин? Одоо бүх бие организм гэж үзэх юм бол бүх зүйл нь хамт ийм уялдаатай, харилцан хамааралтай, ажиллагаатай байх ёстой шүү дээ. Одоо яа харилцан хамааралгүй байна гэж үздэг байгаа. Хот гэдэг утгаараа засаглал нэг байж байгаа тийм эдийн засгийн одоо төрийн хөрөнгө өмчийн оюун санааны гэдэг ингээд нэг хэсэг газар төвлөрч байгаа тэр үнэт зүйлүүдээс хуваалцаж чадахгүй байгаа байхгүй. За уянгаас энэ одоо бид нийслэлчүүдийн ярьдаг энэ дунд болон савгаа зээрчээд байна. Одоо ингээд бид харж байгаа энэ хүмүүс нэрлэж зарсан замын цагдаагийн уулзуу энэ Брезилийн уулзууд дээр чинь олон машин ингээд төгжөөд ингээд баг л цаг тутам юм баян төгжөөд байгаа. Энэ одоо ямар учраас ингэ төгжиж байна? Цаг тутам биш ерөөсөө байнгын төгжрөөтэй нэгддэг тийм болцоо байхгүй. Улаанбаатар хотын төвийг одоо төв хэсгийг урт хэсэгтэй холбож байгаа гол харилцааг блоклж байгаа буюу барьер үүсгэж саад үүсгэж байгаа гол зүйл маань энэ төмөр замын далан буюу одоо вагоны зам болж үүсэж ирсэн л дээ. Замын цагдаагаас хойш энэ одоо бас л одоо ингээд зай завсаргүй чирэгчсэн байгаа зү. Тэгээ энэ дундуур нь ингэж нөгөө
гол хотын төв 13-ын цаатлар угааг ч юм уу холбоосууд нь ерөөсөө төлөвлөгдөөгүй. Явгонч автомашины ч одоо дугуйн болон юу гэдэг нэгээд ирэхээр хүн зориулагдсан хот биш болоод чадaltaй хурдан юу гэдгийг те залуу хүмүүс л энэ ч одоо амьд бүх тэмцээн хэлбэрээр амьдраад бус нь ерөөсөө хотод амьдрах нөхцөл нь бүрдээгүй. Тэрнээсээ болоод зөвхөн автомашины хөдөлгөөнд хязгаарлагдсан харилцаатай хүн өөртөө бие биентэйгээ хялбар аргаар харьцах хялбар одоо дөт замаар харьцах болцоо байхгүй байгаа учраас энэ саяны энэ төв зам гэдэг байгаа үнэлгээтэй замаа дагсан арилжааны хөрөнгө чинь ямар ч амгүй байгаа байхгүй. Энэ дондор чинь нэг ширхэгч хүн явахгүй байгаа юм чинь ямар соёлын харилцаанд ороход амжиргааны төвшин зөвхөн материаллык юм уу механик аргаар шийдвэрлэх гэж оролдоод байна л да. Чиний яаж явах чинь надад хамаагүй болоод ирэхээр миний аюулгүй байдал хангахгүй болоод ирж байгаа байхгүй бас адилхан. Тэгэхээр энэ нөгөө нэг юм чиг баримжаа гэдэг утгаар нөгөө төрийн удирдлагч олоодлогын асуудал яригдаад эхэлнэ. Зөв удирдах байгаа мó буруу удирдах байгаа. Бүх юм замбрааг амиа хичээсэн, хоо хичээсэн юм болчихлоо чинь. Өнөөдөр толгой төрөө дээр доороо хин байгаа юу ялгаа зүгээр л хамгийн хүчтэй л нөгөө нэг жунглийн юугаар л явж шүү дээ. Тэр одоо нийгэм хоорондоо ингээд үзээ яддаг юм харилцах муудсан байна шүү дээ. Тэгэл тэрнээс буруутан хайгаад байгаа байхгүй. Уг нь би одоо чамд хайрлагдах гэдэг шүү дээ. Тэгэл тэрийг яхараас очиж хэрэлдэж уралж ингэж илэрхийлээд байна шүү дээ. Тэгээд тэнгуут нь ирж байгаа хариу үйлдэл илүү харгасан болоод ирэхээр яг жинкнээсээ нөгөө нэг зэрлэгшиж эхэлж байгаа байхгүй юу. А тэгтээ цаанаа тэр зорилго нь юу гэхээр ямар нэгэн анхаарал те ямар нэгэн юм харьяалал те би одоо нэг хэсэг байх гэдэг те одоо гэдэг юмыг л илэрхийлэх гэдэг нь шүү дээ. Тэгээд ирэхээр одоо яг саяных шиг хөршөөж танихгүй юугаач танихгүй бид нар ингээд болчлоо гэд хинт юу ч хамаарахгүй чи хэний ч харьяаллын биш болоод эхлэхээр зэрэг нөгөө итгэл гэдэг юм баахгүй. Тийм амьдрах орчин маань өөрөө цаанаасаа ийм сайхан болж ирвэл заавал бид нар нүсэр дид бүтц шаардлагатай шаардлага байхгүй шүү дээ. Заавал нэг мөнгөөр шийдэх гэдэг байгаа. Би заавал мөнгөөр харах ерөөсөө шаардлага байхгүй. Яг энийг л хэлэх гээд байсан. Софт асуудлууд гэдэг чинь харилцааны асуудал маань өөрөө нөгөө шийдлийн маань бараг нэг хэдэн хувь байх юм. Би нарийн тооцоо хэлж байна. Гэтэл энэ бол маш том хувийг эзэлнэ. Хэрвээ тэр харилцааны асуудлуудыг зөв онож тий харж чадаад тэгээд тэрийг зөв шийдэж гаргаж ирч чадах юм бол Монгол хүн одоо юу гэдгийг бид нар заавал Монгол гэхгүй гадны жуулчч гэсэн Улаанбаатарт ирээд юутай сайхан хот вэ те гэж болно шүү дээ. Тэгэхээр тэрийг бид нар бас нэлээд тэр асуудал дээр нэлээд анхаарах хэрэгтэй юм шиг байна. Монголчууд ер нь хоёр янзын хотын монголчууд, хөдөөний монголчууд энэ бол яа харахгүй гэнэ. 90-ад оноос хойш одоо нөгөө хоёр талын монголчууд чинь ардчлалын эрхээр азар гэж хэлж болно. Үндсэн хуулиар одоо хаана амьдрах, хаана одоо яах нь эрхийн асуудал гэж тунхаглаж шүү дээ. Энэ бол маш агуу тийм хүчин зүйл л дээ. Тэрний хэрээр өнөөдөр нөгөө хязгаарлалтууд нь байхгүй болоод хот руу асар их хүмүүс шилжин нүүж суурших болсон Улаанбаатар тийм ээ. Тэгэд энэ өнөөдөр нүүдэлчдийн иргэншлийн соёлын энэ үйл явцын энэ уламжил энэ ахуйн онцлогуд нь өнөөдөр нэг хотсон монголчуудад бас ингээд төдийлөн заримдаа гоё гармон болж тэгээ зохицол болж зохирол болж ингэж чадахгүй бас болоод өнөөдөр одоо энэ гажуудлууд айгүй их гарч эхэлж байна л да. Жил болгон ирж байгаа оюутнуудаа ч юм уу тэгэл за энэ хөдөөний орх гэж нэрлээл өөрсдөө хотынх гал тэгээд за хотын соёл гэж яг юу юм бэ гэж хэлэхэд нэг тийм одоо сонин юм яриад байгаа юм л да. Тамхины шиг газар ихгүй байх ч юм уу те. Тэгээд хотын соёл гэдэг одоо ч юм яг өөрөө юу юм бэ? Хүн болгонд өөрөөрөө тайлбарлаж байна. Миний хамаатнууд зөндөө олон хөдөөний сайхан хүмүүс байж байна. Найз нөхд байж байна. Би эзэж нэтрийг орк гэж хэлдэг шүү дээ. Би одоо хэм болчиход бусдыг орк гэдэг. Тийм үстэй. Тэр орк гэж хэлж байгаа хүмүүс ч өөрсдөө орк гэж шүү дээ. Тархит толгоонд. Тийм үстэй. Тэгж хүнийг хэлж чадж гин гэдэг бол ялгуурлал үүсчихэж байгаа юм шүү. Арсны үзэл мэдлэг гэдэг шиг юм шүү дээ. Хамгийн үзээч хэвээр юм шүү дээ. Тийм үстэй. Хин нэгнийг боломж олоогүйхэн төлөө тэгж ялгуурлна гэдэг бол бүдүүл үзэл шүү дээ. А боломж олцоод боломжинд байж хат тэгдэг тэнэг хүмүүсийг харин хэлэх хэрэгтэй байхгүй. Чи өөрөө боловсралтай, чи өөрөө сошиал хэрэгэлдэг юм бол бусдыг ингэж хэлдэг, бусдыг ингэж доромжилдаг гэдэг чинь чи өөрөө орох гэж. Тийм үстэй. Тийм боловсралтай, тийм хэмжээний, тийм бизнестэй, тийм байж бусдыг тэгж явах хэмжээний боловсралтай гэхээр харин ч тэр хүнчлэл орохгүй байхгүй.
гадна дөрөх нь гоё гэж болно шүү дээ. Оочр бүү юм болж хоол хүнсээ авдаг байсан үү шүү дээ. Тэгэл тэнд оочранд алсажсэн ч гэсэн ямар ч ахмад хүн оронд ирсэн тэр оочр ханараал тэр хүн зай тавьж навж өгдөг нэг тийм өөрсдийн жудаг байсан хот юм тийм ээ. Бид нар та нарын үлдээсэн тэр одоо жудаг одоо хотын соёлыг ирж байгаа шинээр ирж байгаа сойрших гэж байгаа хүмүүстэй одоо өвлүүлж сургаж уусгаж одоо хүндгүүлж авч чадсан тэр үүргийг үүсгэж чадсангүй дээ л гэж би ойлголоо л да. Та одоо хаана амьдардаг вэ? Би юунд амьдардаг? Шин Төгөл гэдэг газар амьдардаг. За Шин Төглийн иргэд Долоон буудлын иргэдтэй яаж одоо тэр нэг уянгагийн яриад байгаа тэр цусны эргэлтэнд орж та нар мэдээлэл солилцох вэ? Хаана уулзах вэ? Манай хаадаг бол Энд чинь нөгөө нэг хамтын оршихуй гэдэг байгаа чинь энэ зүг бидтэй. Тэг яг төрөн Заавал Шин Төгөлийнхөө хоорондоо ингээд уулзах хэрэгтэй биш тий? за одоо би бол тохиолдол Сүхбаатар дүүргийн те тэр урд хэсэгт нь байна те тэнд бол Долоон буудал байна те. Тэгээд би Долоон буудлынхан тэнд ирээд л эсвэл бид тийшээ гүйж очиод тэгэл хамтдаа байгаад байна гэвэл хэтэрхий механик хэтэрхий энгийн ойлголт. Ерөнхийдөө бол хүмүүнүүд тэг хүмүүс хизээд нэгддэг вэ гэвэл нийтлэг эрх ашиг хамгаалахын тулд нийтлэг зорилгоо биелүүлэхийн тулд эсвэл нийтлэл хэрэгцээг хангахын тулд тэгэхээр бол бид чинь хот гэдэг нэг юм бөөгнөрд амьдарч байгаа юм чинь Шин Төгөлд амьдарч байгаа би Долоон буудалд амьдарч байгаа эсвэл одоо бүр хотын захад те орлого морлогоороо шал өөр хүмүүс бид бол нэг хотын иргэд болохоор бидэнд бол нийтлэг эрх ашиг, нийтлэг сонирхол, нийтлэг хэрэгцээ бол байгаа. Тэр л биднийг бол хамт авцарна. Тэр биднийг ингэж хамт авцраад те нэгтгэх тэр юу нь бол дахиад нөгөөд хотын удирдлага засаглалын асуудал гараад ирнэ. Энэ хот төлөвлөлтөнд энэ амьд хүний харилцаа гэдэг юм байдаг, хүмүүсийн хоорондоо соёлын ойлгомжлол гэдэг юм байдаг. Энэ онлын үндслүүд нь бас энэ бусад улс үндэстнүүд хот байгуулсан туршлага нь алдаа юм байна. Энээс нь манайхан зөв юм бас авч суралцаач гэдгийг бас хэлээд байгаа. Тийм ээ? Хүний одоо өөрийгөө хянах self control системүүд чинь бас нэг тодорхой хугацаанд хязгаараад авдаг те. Тэгэхээр зэрэг л тэр чинь мэдээж ухамсар одоо төлөвшил хүмүүжил энэ бол хамгийн анхдагч чухал зүйлүүд. Орчны нөхцөл хамгийн бас яалтч байхгүй одоо шалтгааллахгүй өвчин зүйл. Тэгэхээр л би тэр нөгөө хот гэдэг утгаар нь төлөвлөлтөө тэг заавал юм хүчтэй өндөр мега тэр одоо асуудалтай гол хот гэдэг утгаа харах биш хүн гэдэг утгаа хамгийн дөрөнд харж иж төлөвлөж хэл гэдэг юм яригдаж байгаа байхгүй. Хүнтэйгээ хамт байхаас өөрсгөө тийм төлөвлөлттэй газар хүмүүс нь бие биегээ инээмсэглсэн байдалтай яадаг үст. Урд нь амьдарч байсан нөгөө одоо заншил гэдэг юм уу тий тэрнтэй холбогдлоо төлөвлөлтөө нэг чинь энэ чинь ерөөсөө зах зээлийн эдийн засгийн хот төлөвлөлт шүү дээ. Хүмүүсийн хоорондоо амьд харилцааг хэрэг ямар нэгэн байдлаар эдийн засгч байт юм уу тий тэр нөхцлөөр уяад эхлэх юм бол хүмүүсийн харилцаа бий зөөлрч эхэлнэ гэж боддог байхгүй. Тэгэхгүй аюул олон хүний стресс хуримтлаад ирэхлээр бүр аимшигтай юм бол тэгэл ингээл хүн болгоныг ингээл бухимдалтай ингээд үүдэг. Хүн өдөр ядарсан байж бол цамдаа төр зур ороод ирлээ. Айгуу кофе шоп байна. Нөгөө хүн сайн байна уу та сайн байна уу уугаад нөгөө мөнгө олчихно би тайвширч. Хийнтэй ашигтай байхгүй. Одоо манай нийс хотын бол хамгийн амьд эрчимтэй арилжаа соёлын харилцаа одоо энд явагддаг тийм орчин гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо эндээс яг харахад ойлгомжтой байна л да. Бүр нэгж зарна гэснээс ахуулаад энтэг хоолны газар хүртэл шүү дээ. Энд нэг бүх сегмент нэг холимгшил гэж ойлгох гэдэг зүйл маань энэ. Энэ жижиг одоо бичил сегмент үчи ажиллаж байгаа газар том эдийн засгийн гол хөшүүрэг нь болж идэг л байхгүй юу? Тэгээд ийм газар жишээл одоо энэ хамгийн том холимгшил гэдэг нь цирктэй ингээд том компаниуд одоо нөгөө Наран Плазын Сөүл гудамжийг дагсан тавхан үйлчилгээний болон офисын хөрөнгүүд явж байна. Улсын хөтөлбөр байна. Тэгээд ингээд чинь дагаад бүх төрлийн байж болох хөрөнгийн холимгшил өөрөөс нөгөө соёлын төвлөрөл холимгшлоо дагаад бий болоод байгаа нь ийм. Хотын соёл гээл би одоо анх төрөнд уурсан хүмүүсийн нэг мөн их харуулгасан би тийм ээ. Тэгэхдээ хүн бол өнөөдөр хүүхэд өр хүүхддгүй юм шиг асуудал ханддаг байж болохгүй. Өнөөдөр өр хүүхд чинь ямар нөхцөл яаж амьдрах юм бэ гэдгийг л бодоол тэр өнцгөөс л би ингэж одоо заримдаа бох юм дөнгөө. За ингэ байхгүй болцсон ийм байхад
Тэгээ одоо яах юм? Орлогын ялгааны улмаас хотын хэсгүүд нь хүртээмжгүй болчихсон тийм байдлаас ангид болгомоор байна. Хот бол тэгэж ярих юм бол одоо манай энэ өнөөгийн эрх баригчид ярих дуртай шууд ардчлалыг бол бас хэрэгжүүлж болох зүйл байхгүй юу? Шууд ардчлал гэдэг нь та мэдэн шүү дээ. Тийм одоо шууд анчаа гэрэл тавина гэж том юмн дээр бол том юмн дээр бол швейцар шиг. Швейцар шиг болно. Одоо нэгсэндээ төлөвлөлтөө худлаа гэдэг байгаа байхгүй юу? За тэгвэл төлөвлөлт нь өөрөө нэг нийгмийг одоо нөгөө нийгмийн давхаргаас салгаад бүр ингэ цалан тусгаарлаад хоёр тусдаа бие даасан тусгаар тогтносон юм үндэстэн болгочоод байгаа. Жи хорооллын соёл гэдгийг би эзэж мэдэхгүй жишээлбэл. Тэгтэл жи хорооллын ингээд бид нар ингээд хоорондоо муудалцаад яагаад гэвэл бид нар чинь хоёр ондоочлол бий болсон байгаа зү. Төлөвлөлтийг анх гаргахтаа энд байж байгаа уулын ингэрт байж байгаа хүн энд байж байгаа эдийн засгийн болон соёлын үр өгөөжөөс шууд хүртэж боломжийг харж иж төлөвлөх хэрэгтэй. Зам сүлжээ, одоо нийгмийн бүтэц, хүн амын өсөлт, сургууль цэцэрлэгийн одоо нийгмийн үйлчилгээ, дээрэс нь тэр нягтршил, сэрэгжилт юу гэдгийг ингээд хотыг бүтээхэд бодоод хийдэг улсууд нь тэрийг хийхдээ бодох хэрэгтэй байсан. Гэхдээ тэр хэний алдаа байсан гэж хайхасаа илүүтэй иргэдийн оролцоог нөгөө нэг хотоороо өвл мөвлөө хүнс мүсээ яах вэ? Танаад юу дутуу? Тэднийг тийм хөвгт гарах гэж байна. Тэгвэл энэ жил бид нар тэгнэ гэдэг нөгөө нэг ийм философич алдагдаад community гэдэг юм байха болцсон учраас тэнд байж байгаа том эдийн засгийн асуудал, энд байж байгаа ядарч байгаа асуудал биш болоод энэ хүний асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн тэнд нэг улс төрийн шийдэлтэй хүн шийддэг юм шиг болоод энэ хооронд болдог жижиг ийм нөгөө эсүүд чинь өөр хоорондоо системээ алдаад эхэлж ажилтдаг юмнууд харьцдаг юмнууд байхаа болоод эхэлж байгаа байхгүй. Яг одоо тэгвэл амьд тийм хотын жишээ яг ямар жишээ? Би Миннеаполист амьдарч байхад 94 онд жил болсон. Тэгэхэд бол нэг их том бинго нөгөө лото тоглодог байр. Тэгээд тэрний дэрэгдүүр явж исэн чинь Миннеаполисын нэг эмэгтэй Америкэн өөрөө тэр хотын хүн л дээ тэгжсэн. Энэ яста хачин ягаан будагтай өнгөтэй байсан шүү дээ. Тэгээ гудамжинд оршдог хүмүүс зөмөөрө шүүхэд хандаад тэгээд тэрнийг өнгийн өөрчлүүлсэн. Энэ хамтын оршихуй байхгүй юу? Тухайлбал тэнд бол би орон сууцны нэг давхарт одоо зоогийн газар нээ гэвэл би тэрнийг тэр байрны эзнээс худалдаад авахгүй. Тэр байшингийн оршин суугчдын зөвлөл эхлээд намайг байцаана. Чи юу хийх гэж байгаа юм? Чи насан туршаагүй хүүхдүүд дарих үхүү? Чи орой уртал тэр хөгжмөө чанга тавих уу? Үгүй юу? Амын авч ээж за тэгвэл зөвшөөрье. Тэгж байж дүүрэг нь тэр өмчийн эрхийг өгдөг. Хамтын амьдрал чинь хамтдаа шийдвэр гаргахын асуудал. Бид хот гэхээр бол дизайн руу орох гээд байдаг тийм ээ. Энд нэг байшин бариад энд ингээд энийг татан буулгаад энийг ингээд те. Хамтын амьдрал чинь сүнстэй. Би ерөөсөө санахгүй байна. Улаанбаатарчуудаа та нар хотоо ямараар төсөөлдөг вэ? Ямар байлгамаар? Ногоон байх ёстой юм уу? Дандаа шилэн байшингуудтай байх ёстой юм уу, тийм ээ? 5-6 давхар одоо дээр үеийн сонгодог одоо Европын маягийн те хот шиг те цэлгэл тийм хот байх уу? Хэзээд ч биднээс асууж байгаагүй. Энд нэг намын нойрхлын үед ч асуугаагүй, олон намын бужигнааны үед ч нэг ч асуугаагүй. Гэтэл энэ чи миний амьдрал шүү дээ. Тэр асуудгүйгээр чинь л үрдэн өнөөдөр хотын төвд блок үүсгэсэн парк болгоо ашиглаж байгаа байхгүй. Тэр нь ганцхан компани өмчийн хамгаалал. Түүнээс хотын иргэдийн одоо харилцан хамааралтай байх амьдралын тэр нэг амь чанарыг хангаж явах зүйл биш болчихж байгаа. Сүүлийн үед гаргасан төлөвлөлтөөр паркийн менежментийн ховчлол гэдэг утгаар шинээр одоо нэг хашаа татаад доторх нөгөө анхны зориултанд өөрчлөгдөд нэлээд тийм барилгачсан байдалтай болсон. Тэрнээс бас хамаарал нь олимпийн гудамж өөрөө үлгээд байгаа дахин одоо хөгжиж байгаа боловч нөгөө паркийн нэг тал блоклогдсон учраас энэ гудамжроос амь орохгүй байгаа. Соёлын соёлцоо яагаад явагдахгүй нөхөр нөгөө хүн яг зөвгийн үр шиг нэгээс нөгөө рүүгээ тоос хүртээдэг систем чи ажиллахгүй байна гэсэн. Одоо ингээ хоёулаа харахад хүний хөдөлгөөн ер нь нүдэнд бүртгэх ганц хоёр юм дүрс харагдахаас биш яг энэ чинь арилжаа, үйлчилгээ,
явган хүний одоо нягтршил энэ төр байхгүй зөвхөн машины хөдөлгөөнөөр л энэ хооронд зорчих нөхцөл үүссэн байгаа. Тэгэхээр тэр юу гэдэг замын урталт байгаа шинээр бий болж байгаа хотгонуудыг болох та нар яах вэ? Бид нар ингэчих үү гэж одоо ингэх чинь ийм бодлого явуулах чинь концепц нь энэ одоо зураг төсөл нь энэ танахаас саналаа өгнө гэдгийг хизээж хинж яаж байгаагүй те нөгөө талд нь ч адилхан. Тэгээд хэн яаж оролцох ёстойгоо ч мэдэхгүй эсвэл зөвхөн дарга нар нэг том ухаантай том ус төрч гарч ирээд бодож хийдэг гэж ойлгоцсон ч байдаг юм уу? Ингээл яваад байгаа. Тэгээ бүгдээр шийдэл дутагдаад байгааг мэдээд байгаа мөртлөө яахаа мэдэхгүй байгаа учраас бүгдээр л байшин байр нэг бол машин зам боолго гэж бүгдээр дураараа ярьдаг байхгүй. Концепцаа ойлгохгүй. Би концепц гэж яагаад бид нар бүгд нэг ижил үзэл баримталтай байх хэрэгтэй. Би чамаас хамаарна, бид нар хамт амьдрнаа. Би чамтай ямар нэгэн байдлаар хоёулаа ад жаргалтай байхын тулд би энэ хайрлах юм байна. Бидний амьдралыг сайхан болгоно гэж одоо яг одоо механик юу гэдгийг зохицуултыг хийх гэж байгаа улсууд чинь бидний хүсэл эрмэлзэл дээр төлөвлөлт хийгээд тэр хуваарлтуудтай чинь баялагын болон эдийн засгийн соёлын хуваарлтуудтай чинь гараж өгсөж байгаа хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр үзэл баримтлал гэдэг байгаа юм чинь гараад ирэхээр нөгөө зарим нэг гажуудсан тэгтээ засаж болохоор их мөнгөөр биш их амар том нарийн шинжлэх ухааны аргаар засаж болохоор юмуд байгаа штэ. Тэрийг яриад эхлэхээр дараачийн юмнууд чинь бас холбогдол. Тэгэл бүгдөө яг ингээд амьд эсийн үүргээ гүйцэтгэл хүн болгон өөрийнхөө гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэж сайхан амьд. Гэхдээ чиний гүйцэтгээгүй үүргээс миний сайхан муухай амьдрах нь бас хамаарч байгаа учраас нөгөө харилцан хамааралтай цивизм гэдэг юм чи ажиллаж эхлэх байхгүй. Дэд бүтэц энэ бүх юм ингээ шамбаралдаад шаваад одоо хүчин чадал дийлэхгүй. Би хуучин дүүрэгтэл амьдэрдэг л сансар микер гээд. Одоо тэгэл тэнд ингээл ажиллаад ус маань ингээл улам шингэрээл улам нөгөө даралт гэж ядчих тэр мөр нь улам яагаад. Яг л хажууд ирээл нэг нөхөр ингээл нөгөө нэг үндсэн хуулийн эрх мэрхээ яриад ингээл пад гэл нэг байшин барьчихдээ. Ямар ч тооцоо юу байхгүй. Одоо уран барилгын нөгөө бодлого нөгөө зэгцтэй бодлого өнөөдөр уг нь бид нар болцоотой юм байна. Тэр нэг янзлах. Бид нар өнөөдөр мөнгөө өөр юмд зарцуулчихад байна. Эсвэл мөнгөө өөр юмд алдчихад байна. Бүр хатуугаар явал хулгайд алдчихад байна. Айгүй их мөнгөө тий. Одоо тэр нэг утаатай тэмцэнэ гэж хичнээн тэр бом төгрөгнүүд одоо явж байна. Энэ бүх мөнгө чинь өнөөдөр уг нь энэ нэг ядахтай нэг хан тургын шохоодод юу байшин савнд бэхжүүлээд ингээд яавал яасан гэж би санагдтыг. Таны олон нийтийн сүлжээнд та нэг өвгөц гараа нэг өргөчсөн нэг тийм бас доо нэлээ яж тайлбартай нэг тийм ботоо селфигээ одоо оруулсан байсан тий. Тэгээ тэр одоо таны гаражийг одоо нүүлгэхээр болсон уу яасан таны одоо худалдаж авсан гараж чинь газар торуулж байгаа ч гэсэн нэг тиймэрхүү бас нийслэлээс нэг тийм мэдлэлээс ботоо нэг яриахсан байсан. Тий яг тэр юу л да нөгөө гаражын тэр чинь марцсан юм санаачлаа гэдэг шиг. Ойлгоос нэг 2 жилийн өмнө яг бидний нөгөө хот төлөвлөлтийн алдаа тэр зүйл одоо хувь хүмүүст бас их хүн дээр тусаж байгаа. Тэр тэгээ яг би шоглсон ч гэх юм уу яах юм өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Аль алинд нь юм байсан л да. Тэгээ яг нэг кадастрын зураг мөрөгт нь орцсон мөртлөө шодрог ус шийдвэр гаргаад хин нэгэн газар хөтөлсөн үнд өгөөд тэгээ дараа нь ч тэр нь одоо юу ч болсон юм бэ. Тэгээ сонирхгүй орчихсон л да. Зүгээр яг би медиад нэг ийм кейс хийж үзье гэж туршиж нэг тэгж нэг жоохон олон нийтийн анхаарал гэх юм уу тийм хийжсэн. Тэгээ яг бид нар өөрсдөө нэг иргэншиж яриад амжаагүй л яваад байгаа нэг 2 дахь үеийн одоо балчин гэж хэлж болно шүү дээ. Одоо Бабрентер хэлтэргээр үнэхээр л тийм. Яг л манай эцэг манай аав бол одоо 50-аад онд одоо хотод орж ирсэн. Зүгээр л малчин хөдөө малч яваа. 50-аад онд хотод орж ирэл. Тэгэл бид нар төрсөн. Тэгэхээр би бол одоо цэвэр хотын хүн гэж хэлэхэд хэцүү. Одоо хагас малчин гэж хэлэх юм уу. Магадгүй миний хүүхдүүд миний ач нарын үе болж инхэн иргэлсэн хотын хүмүүс. Хотын соёлыг эзэмсэн тийм хүмүүс болох байх л гэж боддог. Жишээлбэл одоо ингээд 23 дуус сургуулийн уртлын тэр явуулан гэсэрлэг гэдэг явуулангаа өөрөө улаасаа тавьсан тэр угаасаа социализмын сургацсан тэр байсан улаасууд шүү дээ. Тэр тогшуулж байгаа тэгээд нэг доогор тоосохтой дээгүүр нэг хэлсэн төмөг хашаа хийгээд дунд нь явуулангаа нэг суусан хөшөө нэмэгдсэн баг. За гэрэлтүүлэг тавьсан баг. Тэгэнгүүт нөгөө тэр том талбайных нь 3-2 нь барилгачд эхэлж байгаа байхгүй. Гэхдээ яасан бэ гэсэн чинь нөгөө мөнгө гаргасан нөгөө одоо компани ийм хүсэлтэй байгаамаа гэж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ эдлэгч нь явуулангууд цэцэг ингээд тогшуулаад ингээд юу үгүй харин тогшуулсныгаа төлбөрт нь одоо ингээд
Өөрөөсөө юм ярьж байгаа гэд юм ярьж байгаа те. Энэ бол ингэ ийм сонгогдож юм бай. Тэг хүмүүсийн амьдралыг ойлгомжтой байлгахын тулд яг зэрний яриад байгаа юм тодорхой байх концепц нь тэр концепцээр гаргасан хэсэгчлэн төлөвлөгөөн дотор нь байж байгаа нэгдийн оролцоо. Дээрээс нь тэр газар өмч олгосон ятгахтаа тэр гэрчлэгээнүүд одоо тэр үедээ замбрааг олгоцсон байдаг юм аа тийм. Ингээд нээлттэй байх юм бол ядаж шийдлээ ярьж болох байхгүй. Эсвэл ерөөсөө энэ хот чинь зүгээр ийм тодорхой нэг ашиг олдог ч юм уу эсвэл нэг тодорхой хугацаанд ингээд нэг хонцын сэтгэлтэй ханддаг ийм одоо баг хэрэгсэл болоод байгаа юм уу? Одоо ярим нь бол зарим төвшөндөө баг хэрэгсэл болсон мөнгө олдог тий. Одоо юу гэдгийг тэр байцаагч нар ч юм ингээл дарамтлал ингээл одоо ерөөсөө үйл ажиллагаа явуулахад маш хүнд тий. Манайхан ч гэсэн бас одоо юу гэдэг хүмүүс ч гэсэн хотынхан бас давардаг юм байдаг л баг. Тэгтэл ер нь яг энд нэг юм нөгөө зохицолтолгоо системжсэн байл энэ бол ерөөсөө алга болцсон. Тэгэхээр энийг нөгөө өөрчлөхөд мэдээж маш их хүндлэлтэй. Би бол энийг бол тийм амархан өөрчлөх гэж бодохгүй байна. Ерөөсөө манай улсын эдийн засгийн хөгжил, эдийн засгийн байдлыг аваад үзэх юм бол хаа нэгэн газраас хэдэн төгрөг, рубль, доллар олдвол тэргээр нэг юм босгочдөг. Тэгэл тэр. За одоо ингээд нэг зам тутаад ах шиг байна, тийм ээ. Тэр нь нөгөөх нийт одоо Монголд Улаанбаатарчуудын хүссэн тэр хот дотор нь бол тийм яг тэнд байх ёстой юм уу? Эсвэл угаасаа байх ёсгүй юм уу? Хамаагүй. За нэг хэдэн төгрөг оллоо. Тэгээд тэрнийгээ хийлээ. Бараг ийм ослын, тохиолдлын ийм аргаар бид яваад байгаа байхгүй юу? Богдуулаар бид яаж юу яадаг вүлээ? Гайхуулдаг вүлээ? Дэлхийн бараг хамгийн анхны төрөөс зарлагдсан тусгай хамгаалалттай 500 дархан цаацтай тий уул гэдэг шүү дээ тийм ээ. Гэтэл тэнд бол чинэлэг хүмүүсийн юу бариад эхэлсэн. Чинэлэг хүмүүсийн хотхон барина гэдэг чинь бусад эгэл жирийн иргэд чинь тийш нэ. Тун удахгүй очихоо болно. Нөгөөдөл чинь хаана хашин оруулахгүй тийм ээ. Тэгэхээр бид бол яагаад энэ дархан цаацтай бахархдаг богд уулаавал бүхний хүртээлэр тий үлдээхээр бодоогүй. Хот маань. Энэ нэг концепц байж болох байсан байхгүй юу? Байхгүй юу? Одоо бол тийм шүү дээ. Хашаанууд босоо л байгаа тэнд. Тун удахгүй яасан муухай хувцтай юм яасан хачин амтан яв эндээс яв гэл хамгааллынх нь хөөж эхэлнэ. Арай тэрэндээ хүрээгүй байна. Тэгтээ тэгж дуустгал байхгүй юу? Би мэдээд үснэ гэдэг чинь тийм шүү дээ. Яг тэгтээ бодоогүй шүүгэнд бол хуучин дээр орсууд байгаа бидний 500 мянган хүнтэй болтол нь хөгжих хотын концепцийг тавихтаа хийж өгсөн юм байлээ. Тэр үедээ болохоор зэрэг нөгөө эдийн засаг арилжааны чөлөөт зах зээлийг л бодоагүй болохоос биш нөгөө жижиг олон нийтүүд нийлээд том одоо олон нийт хотын иргэдийн нэгдэл байна гэдгийг бол бодцсон. Газар зүүн тогтцсон үед бол Улаанбаатарын одоо байгалийн монументон бол богдуул юм байна. Тийм учраас засгийн газар нь богдуул руугаа хаанасаач гарч идэг. Тэгээд байшин ороод нарагшаага ингэ шаталж хойд одоо Чингэлтэй уул руугаа мацарж явах юм байна гэсэн концепт гаргасан байлээ. Тэгээд манайхан бол арчлал гэхээр зэрлэг солиотой юмыг хийдэг, дураараа хин чаддаг, амьдэрдэг. Тэгээд ингээд ойлгоод явцсан шүү дээ нэг хэсэг. Оросууд хэлжсэн юм чинь за ингээд та нарын унтны усны нөөц резервуар яг энд шүү. Ийнээс цааш үүнээс цааш энэ бүсгийн ардалд нэг довцог барьваа гэж хэлээ сануулад явж хахад бүхэл бүтэн одоо ундныхаа усрынхаа хөрс рүү буюу тэрийг тижээж идэг цэгдэгтэй нэг ус минералч ингээ газараар орж иж байгаа шүү дээ. Тэр нь бид нар байшин бариад доошогоо бохрын бассейн ухаад байшин болгон дотроо нэг юм бассейнтай сууж байгаа л байхгүй. Тэгээд ингээд ирэхээр зэрэг нөгөө талбайгаас чойжлаа мэсүм хүмүүс богдвол нааталт нь зөвлөлтийн Оросын дайчдын том монумент байх ёстой. Ингээд бид нэр дэлхийн хаанаас ч Улаанбаатарыг харах таних өөрийн дүр төрхтэй ийм хот бас төрүүлсэн байхгүй юу. Одоо бол юу цагаандагийн гэж тэр мэдэл юу яасан шүү. Болцсон байгаагийн учир нь бид нар концептыг үзэл баримтлал авч яваагүй. Одоо яг ингээд зөв хүүхд насаа эргээл бодоход хүүхд насны дурсамжууд бол ингээд ихэнх нь л байхгүй болчихлоо. Тэгээ бодоход жишээлбэл Бамбууш кафе маань алга болчихж одоо зөв өөр дээрэл бодоход те. Та төвхгүй болоод байна. Туяа эртраа маань
Одоо нэг марууж иддэг байсан туяа зам байхгүй болчихсон тий. Хүүхдийн парк алга болсон. Хүүхдийн парк. Залуучуудын театр алга болсон. Хүүхд залуучууд элдэн очрын кино театр байхгүй болсон тий. Тэгэл ерөөсө би ялдах манай үндэстэн нэг л их хойч ирээдүйн төлөө амьдрдаг мөртлөө хүүхдтэй холбоотой бүх юм үзий яддаг. Бүх юм авчдаг. Гэтэл юм байвал устгаал зах зээл рүү орж байгаа л ерөөсө татврын газар шууд хүүхдийн цэцэрлэгийг устгаж тавих гэж ороод тэрэн дээр нь одоо хэдэн давхарч байшингууд баригдал ингээл явах. За тэгээ төрийн ордноо тойрсон баахан өндөр байшингууд барьчлаа. Одоо тэр сүүлийн тэр нэг бүгэн сенсацтай юм боллоо ш. Бас хэдээр зарагдаад энэ хэвлийн үлдэр мүлдэр гэдэг. За тэр чинь бол ингээл цаашлаад бас маш том хэмжээний өндөр байшин болох юм гинлээ. Одоо ингээд тэр харийн газар. Гэхдээ бол тэр үйлдвэр байна шүү дээ. Манайд баг манай хотод цорын ганц байсан индустриал маягийн загварын байшин шүү дээ. Тийм шүү дээ. Заашингийн аманд бол ерөнхийдөө бол хуучинтай одоо энэ зах зээл эхлэхээс өмнөх үед бол дандаа нийтийн эзэмшлийн нийтийн үйлчилгээний байгууллагууд байсан байхгүй юу? Бүх хүмүүс тийш очиж болох тийм ээ. Хувийн юм тэнд байгаагүй. Өөрөөр хэлбэл бид бол бүр дээр үеийн бүр өн эртний уламжлаа авч явж исэн байхгүй юу? Одоо би ингээл заримдаа хардгий те одоо хотын талбайд ингээд юу нөгөөд нэг богдуулна манай засаг төрд харагдаж гин үгүй юу? Удахгүй алга боллоо. Шонгийн мод шиг нэг хідэн баг гарын шилэн байшингууд штэ. Бидэнд бол ерөөсөө юу уран барилгын тэгээд дээрээс нь бол барилга ухсралтын дээж болсон байшин барих мөнгө бидэнд бол хараахан байхгүй. Бид бол өнөөдөр хотынхаа төвийг бол зүгээр л баг дунд гарын л нэг шилийн юмнуудаар бол ямар ч одоо өөрийн дүр төрх байхгүй юмнуудаар бол битүү болгож байгаа тийм ээ. Хотын өөрийн концепт байсан бол арай нэг одоо юу хиймдэ эзэн шиг тэгээд ишээ хайрлах сэтгэлээр хандсан бол би мэдэхгүй. Би бол одоо хууль гаргах байсан. Бид уран барилгын барилга ухсралтын инженерийн дээж болсон барилгатай барих мөнгөтэй болтол төв лавл төв талбайгаас километр зайд нэг ч юм босгохгүй. Яг. Тэгээд тэр яг уу бид нар алдсан байж болно те. Нэг ганц хоёр амбаараар тоглож үдсэн байж болно. Гэтэ 25 жил юм олж хараагүй бол худлаа байхгүй юу? Тэгэхээр энэ сүүлийн одоо жишээлбэл 25 жилд одоо энэ бий болсон энэ Улаанбаатар хотын одоо сөрөг үр дагавар бүгд бол энэ эрх баригчдын энэ хотыг одоо засалж байгаа эрх баригчдын гаргасан одоо олон түнээ сонсоогүй, иргэдээ сонсоогүй, тэднээс амьд харилцааг сонсоогүй гаргасан модон шийдвэрлэлс үүсэлтийн нөхцөл байдал бүхэнд бий болчлоо. Иргэдийн оролцоо хизээ идэвхтэй гэдэг юм хэрэг яг өөрийнх нь амьдралтай холбоотой юмд, амьдралтай холбоотой юмд те. Иргэдийн төлөөлөгч гэдэг маань яг иргэдээс төлөөлж сонгогдож байгаа этгээд биш намуудаас тавьж байгаа нэг дэвшигч нар ордог шүү дээ. Намынхаа бодлогыг л ярьдаг. Тэгэл тэр намынхаа юуг гаргаж л намайг сонгох юм бол манай намынхан танаа байшингийн ханыг тэгж бодож өгөн дээвэр мэвэр те зам ингэж тавина гэдэг л нэг тийм яг улс төрийн уралдаан явдаг те прожект одоо нэг тийм бүтээн байгуулалттай уралдаан. Түүнээс хүн яаж амьдрах нь тэнд дээрээс амарч концепцэнд ордоггүй. Эсвэл одоо нэг халамжийн системээр те төчнээ үнийг одоо халамжийн тиймэнд оруулж эсвэл төчнээ үнийг яадаг чинь ажлгүйдлийн юугаар яана гэдэг ингээд нөгөө бие биенээсээ харьяалтай, хамааралтай, хамтын үнцэлтэй байх юм орших тэр нөгөө концепцт нь нэгтгэж өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэгэнд тэр амьдралын аль ч хэсэгт чи багтахгүй байгаа юм чинь чи шинд оролцоод яах юм бэ? Ийм концепцээр зохион байгуулагдах юм байна. Тэгээд нутгийн иргэд нь ингэж оролцоод энд ажиллаж байгаа, энд байрладаг аж ахуй нэгжүүд нь тэр тухайн бүтээн байгуулалтын ч гэдэг юм уу төслийн юунд нь бизнесээр ингэж оролцоод тэнд нь одоо зам талбай ногоон байгуулалт барих гэж байгаа бол тэнд нь байрлаж байгаа иргэдийн ийм ажлын байраар төр болон уртх цааны байраар ингэж хангагдаад инкимэн ихэр зэрэг чамд нөгөө боломж нэгдэж өгч байгаа шүү дээ. Нэгэн opportunity нэгдэж байгаа бол хинч оролцдог байхгүй. Оролцоод эхлээл тэгэл чи тэрний салшгүй хэсэг байгаа тохиолдолд нэг хяналтын механизмууд юу манай дээр яг ямар мөнгө бүрдсэн хідээр нь ягаад дутуу хийгдсэн те энийг хийнэ гэжсэн чи ягаад продюсер солиод эхлэв амтрыг л ингээд асуудал ярьж эхлэх нь шүү дээ. Тэгэхээр энэ маань улс төрчд нь дахин сонгогдох эсвэл төсвийг хяналтгүйгээр зарцуулах бүх болцоог нь л олгож ийн гэсэн үг л дээ. Нарийн доо ярил одоо иргэдийн хурлын одоо жишээлбэл үйл ажиллагаанд улс төрийн намууд
оролцдгоос их шалтгаалж ийн гэж Иргэдийн хурал гэж бид нар ярьж байгаа боловч иргэдийг төлөөлдөг цэвэр яг улс төрийн л байгууллага шүү. Улс төрийн байгууллага учраас байдаг шүү дээ. Тэгэхээр улс төрийн байгууллага учраас нөгөө дотроос нэг төлөвлөсөн одоо ажлыг хяналтгүйгээр захин зарцуулах өөрсдийн өнгө үзмжээр тухайн намын ирээдүйн үүсгэх зорилгоор зарцуулагдаад энэ нь болохоор хөндөө хүрэхгүй байна л гэж ярих гэдэг юм л. Магадгүй үүнийг дагаад энэс л ч бол одоо зөх хэмжээний чинь хөрөнгө мөнгөний хүүсвэртэй газар байхгүй. Гэтэл энэ үүн дээр түүнийг хянаж зарцуулахын төлөө намуудын уралдаа яваад байгаа болохоос энэ иргэдийг сайхан амьдруулахын төлөө одоо жишээлбэл гол үнцүүл ажиллагаа явагдахгүй байна. Яг улсын төсөв байна уу, нийслэлийн төсөв нь бол тийм ээ. Ерөнхийдөө бол татвар төлөгчдийн мөнгөөр л бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зарцуулалт нь яаж хийгээд байгаа юм гэдэг хяналт нь байдаггүй. Зарцуулалт нь яаж хийгдээд байгаа гэдэг мэдээлэл нь нээлттэй хэл тод биш байгаа шүү дээ. Өнөөдөр ямар төслүүдэд яаж зарцуулаад байгаа. Тэр төслүүдийнхээ эдийн засгийн үр өгөөжийг яаж тооцсон юм. А тэр өдөр эдийн засгийн үр өгөөжийг ямар мэрэгжлийн багаар ч юм уу ямар мэрэгжлийн хүмүүс нь тооцсон юм. Тэгжээж энэ өрөнгө оруулалт одоо тийм ээ эргээд ашгаа өгөх юм байна гэж бодвол одоо хөрөнгө оруулж байгаа. Уг нь бол тэгж хөрөнгө оруулах хэрэгтэй. Манайд яаж хийгдээд байгаа юм би бол сайн ойлгохгүй байгаа юм үүндээ бол. Эсвэл одоо хамгийн радикалны нэг шийдвэр нь юу байж болох вэ гэхлээр ерөөсө төр нүү Улаанбаатараас. Төр засаг нүү. Төр засаг нүүхэд маш амарх. Одоо энэ Урагшаа Төв аймгийн хичнээн сайхан зэлээсэн тал нутаг байна. Өвөр хангаага болиё л да нэг хар харны тэнд очихоо болиё. Зүгээр л төр нүчдэг байхгүй юу? Их хурал засгийн газар ерөнхийлөгч бүгд нүгэл тэгэл тэр чин дагаад тэрний чин дагаад дэд бүтс одоо тэгэхээр энэ Улаанбаатарын чинь жоохон нэг юунд нь үлдэх хэрэгтэй тийм үү? Тэгээ өнөөдөр ингээл бие бинийгээ ерөөсөө үндсэндээ одоо алж байгаа л гэсэн үг байхгүй юу? Чарльз Дарвин одоо дэлхийд алдартай өгөөс хамгийн хүчтэй нь биш хамгийн хувьсах чадвартай 8 дөрөвт юм а гэдэг. За энэчнээс бид нар тэгэд яг ер нь яаж гарах вэ? За магадгүй засаглаар дамжиж гарах. За засаглаар дамжиж гарах. Иргэдийн оролцоогоор дамжиж гарах хэрэгтэй байна. Соёнгийг эрүүлэх те одоо магадгүй бид гурав хийж байгаа зүйл ч гэсэн энийг бас ойлгоосоо гэдэг үүднээс ингээ гарч байгаа те. Ер нь яг ямар шат дараалтайгаар ямар үйлчлэлийн дагуу одоо энэчнээс ингээ гарах тийм арга харагдаж байна. Мэдээж манай Монгол улс монголчуудын түүх бидний амьдрал бол энэ ирэх одоо сонгуулийн 4 жилээр ч юм уу дуусахгүй шүү дээ. Бид бол хичнээн мянган жил бий болсон хичнээн мянган жил цаашаа явах хот бол те манай хот маань бол цаашаа ингээл хөгжөөл явна те. А тэгтээ тэр хөгжлийн зөв голдролд оруулах. Тийм ээ. Тэр л одоо хамгийн том асуудал байна. Өнөөгийн байдлаас дурдуулахгүй байх ёстой. Төсөв мөнгөгүй энэ үед бол тийм ээ. А тэгтээвэл шинэ ажлуудыг бол бас эхлүүлэх ёстой. Төлөвлөлт тийм ээ. Концепцаа гаргаж ирэх, иргэдийнхэн оролцоог бий болгох. Тий, энийг ганцхан монголчууд бид нар бодоод хийж байгаа юм биш л те. Тогтцсон юм байгаа шүү дээ. Олон хотууд хувирсан. Одоо хамгийн хүний тааламжтай амьдардаг хотууд гэх юм бол Скандинавын болон Нордик тэгээд баруун Европын улсууд. Тэр нь юунд дахин гоё моётой биш л Төлөөсөд чи бас л ягаан хот гэдэг нэртэй. Юу нь гоё юу л тоосхон байлгууд байгаа байхгүй. Тэр нөгөө өөрийн хүн альтайхан сайхан гоё амьдарч болдог, айхгүй цочихгүй үсрэхгүй, маргааш нь бүх юм тодорхой юм төлөвлөж болдог. Дээрээс нь өнгөрсөн ирээдүй хоёр нь ойлгомжтой амьдрал хүмүүс хамтдаа амьдрахын нөхцөлийг бүрдүүлсэн байдагтай л байгаа. Тэгэхээр нэгдүгээрт бид нар яаж ийж гоё амьдрах амьдрал гэж юу юм бэ гэдгийг дүрслэж харах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрэндээ тохирсон эдийн засаг нийгмийн бүтцээ дүрслэж харах хэрэгтэй. Тэгээд ирэхээр бид нар хотоо ийм үзэл баримтлалаар хөгжүүлэх юм байна гэж нэг юм гарнаа да. Тэгвэл тэр үзэл баримтлалыг насан туршдаа баримтлж явахын тулд ингээд нэг юм төлөвлөлт гэдэг юм гаргана шүү дээ. Төлөвлөлтөө бүсээр төлөвлөнө гэдэг чинь газар зохион байгуулалтынхаа. Дараа нь тэр бүсүүд нь өөр хоорондоо холбоотой байх холбоос нөгөө коннекшнуудаараа төлөвлөнө. Тэр бүсүүдэд төлөрч байгаа эдийн засгаа бүх бүсүүдэд очдог байх одоо хүртээмжээр accessibility-гээр бас төлөвлөнө. Тэгээд дараа нь тэр яг нийтийн тээвэр тэгэн нэг зүгээр механик болон инженерийн шийдлээр шийдчих асуудал юм. Эхлээд хүнээ төлөвлөдөг байхгүй. Хүмүүсийнхээ амьдралыг жижиг олон нийт бие аваад ирэхээр зэрэг өөрийнхөө байж байгаа орчиндөө одоо үнэлгээ бий болгоод тэр үнэлгээ чи өөр эдийн засгийн дахиад үнэлгээ бий болгоод хотын эдийн засаг гэдэг юм чинь томоор ажиллаж эхлэх байхгүй юу? Уулна. Яаж вэ гэдгийг мэдээж одоо нэггүйгээр хэлэхгүй тэр бол мэрэгжлийн маш олон салбаруудын оролцоотойгоор хоёрдугаарт яг тухайн инженерчлэл явагдаж байгаа газрын
иргэдийн оролцоо. Иргэд гэхээр ганцхан орших суугч биш шүү. Тэр дотор байж байгаа юу гэдгийг те амжилт, амьдрал, бизнес бүх юм холбогдож байгаа юм л хамт юм. Яг төгсгөлд нь хаашаа явж байгаагаа мэдэхгүй одоо хөлөг онгоцны даруулыг ямар ч эцсийн салхи үлээгээд нэмэргүй гэдэг нэг юм уу гэдэг л та. Тэгэхээр магадгүй бидэнд ямар ч их боломж байгаа гэсэн хэрвээ бид нэр одоо хамтын үнэт зүйлтэй суур концепттэй тэрэн дээр мэрэгчлэлтэнгүйч орцсон, иргэдч орцсон, идэвхтэй иргэдтэй ийм байдлаар бид нар 4 жилээр биш урттай хугацааны төлөвлөгөөтэйгээр үзэл санаагаа нэгтгэх. Тийм, үзэл санаагаатай нэгтгээд одоо сургаар биш судалгаатай илүү тийм мэрэгжлийн төвшөнд өргөжлөхгүй бол бусад хотууд тийм ээ одоо магадгүй мэрэгжлийн сэлтээр өргөжлөж байхад Улаанбаатар хот маань бол ингээд нэг нохоо самартаал нэг явж чадахгүй байгаа нэг тийм анх одоо нэг хичээлж байгаа нэг хүмүүс байдаг шүү дээ. Найрандаа. Тэгээ усан сэлтийн авраг болыг бол хизээж нохоо самарталтаар хичээлээд нэмэргүй гэдээ бас нэг юм мундаг үг гэдэг тийм. Бидний энэ урт хугацаанд ярьсан зүйл чинь буцаагаал нөгөө чиний хамгийн анх тавьсан хот гэж юу вэ гэдэг юм чинь хариултанд дээр ч хот гэдэг чинь бид нар хүмүүс